хурал байхгүй. Харин цэцгийн гаргасан дүгнэлтийг улсыг хүрэл хүлээн авч эрүүгийн байцаан шийдэх хуулийн тухайн зүйл залтанд өөрчлөлт оруулах эсэхийг хилцэх хэрэгтэй болж таарч байгаа юм а. Тэнсэн суллаад ялаас чөлөөлсөн тэр захирамжинд л давд заалдаж болохгүй. Тэрнээс биш суллахгүй, чөлөөлөхгүй гэсэн тэр заалтанд давд заалдах гомдол гарах эрх нь нээлттэй байна гэж үздэг байна. Тийм учраас би энэ дээр эрхэн нээлттэй байгаа нөхцөлд энийг заавал шийдэх хэрэг байхгүй. Цөүлийн цэцгийн шийдвэрийг бол би бол өөрөөр л харж байна. Хүмүүлэг арчилсан нийгэмд гэж тодорхойлогдож байгаа өнөө үед ятамч бай хич бай Монгол улсын иргэн учраас үндсэн хуулийн заасан эрхээ эдлэх хэрэгтэй гэсэн цэцгийн гол санааг байнгын хорооны 9 гишүүн дэмжиж 3 гишүүн илрүүлсэн юм а. Иймээс ялтан хугацаанаас өмнө сулгадах боломжийг хуулиараа олгохын тулд эрүүгийн байцаан шийдэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж байгаа юм а.